За энэ жилийн тухайд ер нь Ховд аймаг ганцаараа ийм зуншлаг гандуу хурчиг багтаа байгаад байна уу? Ер нь бусад аймаг ер нь ямар байгаа харьцуулсан судалгаа мэдээллээр манай аймгийн тухай мэдээллийг та хураангуулад одоо хэлж өгвөл. За миний хувьд тэгэхээр энэ аймгийн Ховд Бороо 2 экспедицийг хариуцж ажилладаг. За Ховд Бороо 2 экспедиц нь болохоор Алтай өвөр говийн сумд буюу Баруун гурван сумаа бол ерөнхийд нь хариуцдаг. Тэгээд дээр нь нөгөө их говийн дархан цаазд газрын Б хэсэг буюу нөгөө дахи тал тэгээд мазаалаа амьдардаг нутгийг бас хургоор тийм зориулттайгаар ажилладаг. Яагаад тэгэхээр Ховд аймаг маань бас уртаас сунж тогтсон. Одоо эндээс Баруун гурван сум гэхэд 400-аас 500 км явж очиж үйлчлэх болдог. Баруун гурван сумын хувьд гэхээр эхний ээлжинд бол ерөнхийдөө хавар нэлээд эрт ногоо гарсан. Дажгүй сайн байсан. Сүүлийн үед бас л хуурайшилтай холбоотой 7 сар маань угаасаа манай цагуурын прогнозоор олон жилийн дунджаас бага тунцтай илүү халалттай гэж прогноз гарсан. Яг тэрүүгээр л явж байна. Тэгээд бас л ургамлын хаталттай байгаа. За ер нь бол Ховд аймаг ганцаараа ингээд гандуу байна уу, бусад аймагуудтай адилхан байна уу гэхээр харин ч одоо яг 6 сар 5 сарын үед бол төвийн аймагуд маань бол бүр гандуу муу байж хад манай Ховд аймаг бол харьцангуй бас эрт ногоо идсэн. Тэрэндээ ч одоогоор бас харьцангуй гайгүй байгаа. Түүнээс биш одоо яг ингээд эртнээсээ 5-6 сарда бас ингээд халдсан бол өдийд бол байдал нэлээд хүндэрч байсан. 7 сар маань угаасаа энэ жил Монгол улсынхаа хэмжээнд халалттай учраас ер нь энэ хаасайгүй угаасаа гандуу юм байгаа.